цаана намайг даалгавар жогтой ширэн цэцэг гэдэг. Би улсын тэргүүний 12 дугаар цэцэрлэгт 9 дахь жилдээ багшийн туслахаар ажиллаж байна. Багшийн туслахын ажил бол бага насны хүүхдийн анхны гэсэн бүх зүйлийг зааж сургаж зөв хүн болох, зөв дадал хэвшигтэй хүн болох суурийг нь тавьж өгдөг гэж боддог. Тийм учраас би энэ мэргэжилтэй хайртай бас бахархаж ажилладаг. Бага насны хүүхдийн нас хөгжлийн онц тохируулан хэвшил дадал, эрүүл мэндийн боловсрал, аюулгүй амьдрах ухаан хөтөлбөрийн чадваруудыг дараах сонирхолтой аргуудаар зохион байгуулжээ. Үүнд халбаа зөв барьцуурлаа, хоолны ширээ засалт, өн ядгаж тоглоё, оймс хаачуу, нуугдсан гутал, шүд угаасны тэмдэглэл, шүдний макет үйл ажиллагаануудыг зохион байгуулж, өөртөө үйлчлэх соёл, энгийн дадалд сургаж байна. Хүүхдийн хөдөлгөөний уян хатан байдлыг ханган, өсрөх, хараах, мөлхөх авирах чадварыг олгох зорилгоор багшийн туслахуудтай хамтран 200 гаруй биеийн тамирын сургалтын хэрэгэлт түн хийж хүүхдийн бие балдрын хөгжлийг дэмжин ажиллаж байна. Бага булгийн хүүхдүүдийн оюун ухааны хөгжлийг нь дэмжин хүүхдийн хэл ярианы чадварыг нэмэгдүүлэх шинэ үгтэй танилцуулах карт, үлгэрийг хоромгчин театр, шүхрэн, хорон хүүхэлдээ ашиглан ярих, том жижиг, нэг ба олон, онг дүрсийг ялгах, тоглоом, гэх мэт сургалтын шинэдэг аргуудыг сургалтандаа туршин хэрэгжилж байна. Мөн цэцэрлэгийн шинэхэн орчинд ирж буй бяцхан шав нараа ээж чихэн инхрийдэн хайрлаж цэцэрлэгтээ дасан зохицох бие дан энгийн хөдөлмөр хийх, найз нөхдөөгөө эвтэй байх, тоглоомоо хувааж тоглох, хураах, бусдын сануулгатай үйл ажиллагаанд оролцох нийгэмшүүн чадвар дадалд суралцуулж байна. Багш шүрэн цэцэг нь бүлгийн хүүхдүүдийн ялгаатай хэрэгцээтэй байдлыг нь ажиглаж, тэдний хөгжлийг нь дэмжин, Дорнод аймаг дахь хөгжлийн бэрхшээлтэй эрдэнэ төвийн хэл засалт багштай хамтран ажилласнаар 2 настай хүүхдийн үгийн санг 20% нэмэгдүүлсэ. Бага насны хүүхдэд эрүүл мэнд, аюулгүй байдал, амьдрах ухааны сургалтын чиглэлээр хооллолт, аюул ослоос өөрийгөө хамгаалах чадварыг тоглоом, дадлах сургуулилт, сургалт үйл ажиллагаа зохион байгуулан эцэгчүүдийг урьж оролцуулсан тэдний талархлыг хүлээжээ. Бүлгийн менежментийг хэрэгжүүлэхэд хүүхдэд харилцах, хүүхдийн оролцоог дэмжих зорилгоор сургалтын олон талт арга зүй технологиг багштайгаа хамтран хэрэгжүүлэн хүүхдийн гарын жижиг булчингийн хөгжлийг дэмжих, баруун зүүн тархийг хөгжүүлэх, үгийн сан нэмэгдүүлэн ярих чадвар сургах, зохион бүтээх чадварыг нь дэмжин төрөл бүрийн сургалтын бодит хэрэглэх түүнийг гарын дорх материал ашиглан хийж олон хувилбараар сургалтандаа хэрэглэж байна. Хүүхдийн хөгжлийг ажиглан тэмдэглэж, эцэгчүүдэд танилцуулан хөгжлийг нь дэмжин ажиллахын зэрэгцээ хүүхдийн хувийн хавцыг QR бичлэг болгон баримтжуулан ажиллаж байна. Багш шүрэн цэцгийн гаргасан амжилт түгээн дэлгэрүүлэлтээс дурдвал хүүхдэд шүдээ зөв угаах, дадлуулах чиглэлээр шүдний макет сайн туршлагыг сургуулийн боловсролын 5 дугаар бүсийн багшийн туслах нарт, сургуулийн боловсролын 2 дугаар бүсийн багш солилцоо үйл ажиллагаанд Хэрлэн сумын 10 дугаар цэцэрлэгийн ахлах бүлгийн хүүхдүүдэд халуун хүйтэн зохистой хоололт сэдвээр 2 өдрийн сургалт үйл ажиллагаа багшийн туслах нарт үзүүлэх ажил зохион байгуулахын зэрэгцээ хүүхдийн хөгжлийн үнэлгээний ахиц амжилтын хувийн хавтас бүрдүүлэлтийн сайн туршлага багш нарын дунд зохион байгуулсан мэдлэг чадвар шалгах ааха тэмцээнд 2 дугаар байрт шалгарсан. Мөн цэцэрлэгийн багш болзолт 2024 уралдаанд амжилттай оролцсон туршлагаа түгээн дэлгэрүүлсэн байна.